За би энэ ашгүй нэгэн жолооныхоо үнэлгийг хасан. Монголдо 10 жилийн өмнө жолооны үнэлэх авч байсан хгүй. Монголд ер нь жолооны үнэлэх авахд амархан шүү дээ тий. Жолооны шалгалт авч байсан цагтаа ингээд зөндөө олон хүмүүс яг шалгалтаа өгөхгүй хүлээжсэн чинь тэр хүнийхэн залхуун ус юм уу яасан юм мэдэхгүй. Тэгээд за шалгалтаа ингээд одоо зогсоолоо гэж тэгээд үлдсэн бид энэ шууд ингээд автоматар тэнцэлсэн. Би Монгол тийм үнэлэх авцсан байжгаад энэ чиний Германд ирээд тэгээд нөгөө нэг ихний 6 сартаа ингээд хүүе би одоо ингээд би жишээлбэл ирээд одоо Германд ирээд 5-аас дээш жил 5 гаруй жил болчихж байгаа байхгүй. Тэгчээд би өмнө юусоо машин бариагүй надад машин байхгүйсэн. Одоо би машин барьмаа гэд Монгол үнэлгээ ашиглаа. За одоо ашиглаж эхэлснээс хойш 6 сар байж болно гэсэн юм бол байхгүй шүү. Яг Альбиасаа одоо Германд ингээд хэл нэвтэж орж исэн тэр үтөөс чинь эхлээд 6 сарын дотор тавал Монгол үнэмлэхээр жолоо барих боломжтой байдаг. Тэрнээс хойш бол өмнө жолооны үнэмлэхтэй байсан хүмүүс нь Umschreibung гэж зүйл хийдэг. Би яг тэрийг хийсэн. Тэгэхээр яг шинээр аагаас нь эхлэхгүй гэсэн үг. Гэхдээ би Монгол үнэмлэхийг авснаас хойш машин бариаг байхгүй. Umschreibung хийхдээ би яг өмнөх Монгол үнэмлэх шиг биш. Зөвхөн одоо Герман зөвхөн автомат гэж байдаг. Одоо араагаа солих гэсэн юм байхгүй гэсэн үг. Шууд автомат машин дээр товч дараал хасаагаа явчих. Тийм үнэмлэхийн Б английн тийм жолооны үнэмлэх хийсэн. Жолооныхоо сургуулийг очиж сонгох хэрэгтэй. Би яг ингээ хасан чинь 2025 оны 6 сард миний үнэмлэх Монгол үнэмлэхний хугацаа дуусах байсан би. Тэрнээс нь өмнө хэлчихгээд 2024 оны 10 сард ийм Ausbildungsvertrag гэдэг юм авсан байна. Гарын үсгээ зурч гэрээгээ хийсэн мэн очингуудаа ерөнхийдөө очиод мэдээлэл нь аваад юу асуусан бэ гэд тэ хамгийн чухал зүйл нь одоо ингээд жолооны сургууль болохын ер нь бол өөр байдаг. Гэхдээ нэг амар өндөр зөрүүтэй 100 евроны бол зөрүү бол гарахгүй 100 дотор Grundgebühr гэж байдаг. Та ингээд одоо би ингээд танай сургуулийн сурагч болоод жолоо дахыг танахаас сураад үнэмлэхтэй болмоор байна гэх юм бол заавал тийм үндсэн төлбөр гэж сургуультай төлөөдөө гэрээ мэрийгээ байгуулдаг. Тэр төлбөр нь бол сургууль болгонд янз бүр байдаг. Миний очсон сургууль бол яг бүр айгүй хямдхандаа болохгүй нэг дунд зэрэгтэй болж магадгүй 420 евро би яг анх гэрээ байгуулахдаа төлж исэн байна. Тэгээд тэр үедээ бол ингээ бүх мэдээлэл авч байгаа штэ юу ямар хугацаанд авах ямар үнэтэй байдгийг бэ гэд. Тийм. Тэгсэн чинь одоо бүсгүүлэнгүүтээ за одоо би ингээд та ингээд өөрөө яг хизээ бэлэн болоод онлынхаа шалгалтыг өгмөр байна тий теорийнхоо шалгалтыг өгмөр байна гэдгээ бол би өөрөө хэлдэг. Тэгээд жолооны курс олгоноос болох нь юу н ийм төлбөртэй аппликейшнийг санал болгох юм билээ. Манай сургууль их 60-70 евро гэжсэн баха. Аппликейшн дээр ингээд юу н жолооны шалгалтын дээр онлайн шалгалтын дээр их бүх асуултууд нь байж идэг. Тэгээд жил болгоны тэр шинэ асуултуудыг нөхцөл оруулаад апдейт хийждэг юм билээ. Би тийм авах гэсэн за ивчсэн байж гэж яг шууд бол аваагүй. Жохон бодож байгаад бол гэж хэлчихэд өгсөн. Тэгээ онлайнаар App Store-оос ингээд жолооны шалгалтыг германаар хайгаад үзсэн чинь арай хямдхан аппликейшнуд байд юм билээ. Тэгээ би нэг 10 хэдэн евро, 20 евро төлөөд нэг аппликейшнийг аваад тэгээ тэн дээрээс ингээд өдөр болгоно ингээд юу нь бол 30 асуулт ирдэг шалгалтан дээр тэгээд модуль болгоод 30 асуултаа ингээд за нэг шалгалт, хоёр шалгалт гэд яваад байдаг байсан чинь тэгэл хинтэ зөндөө алдчихж байгаа шүү дээ. Тэгээд сүүлдээ яг би нэг гацалтын байдалтай осно гэх юм бол дандаа нэг 7 юм уу 8 асуултан дээр дандаа байн бүх ингээд 30 асуултнаас дандаа 7-8 асуултан дээр алдаад байсан хгүй нэг хэлснээс нэг сарын дараа мараагаас ч юм уу. Аль болох ингээд юу нь бол муу арга цээжлээд одоо энэ асуултын хариулт нь бол шууд ийм гээд бараг шууд зөв хариултын шууд фокуслаад харж аваад тогтоож аваад мэдээж байнгын алдаад байгаа асуултнууд дээ шүү дээ. Бусад нь бол ойлгоход бол алдахгүй болчихж байгаа. Тэгээ зарим нэг ойлгочихдохгүй ингээд герман хэл дээр жолооны шалгалт өгөө машин техник гэхэр чинь ингээд бараг шинэ хэл сурч байгаа юм шиг
Хэдий айгуусаа ингээд маялтай ч гэсэнд ингээд техникийн машины үг хэлэхүүд болохоор мэдэхгүй болоо явчихж байгаа юм чинь. За яг сайн ойлгож мэдэхгүй байгаа юм үнэхээр хэцүү. Эсвэл айгу их нэг тоо томьёотой тийм зүйлүүдийг нь болохоор ингээд автомат яг зөв хариултанд надад фокус хааж байгаа. За ингэж эхэлсэн асуулт. За ийм түлхүүр хөхтэй асуулт байвал энэ хариулт зөвгүй шүү. Тэгэж тогтоож явж байгаа жолооны шалгалтандаа ороод тэгээд шууд бол тэнцсэн. Асуулт болох ингээд өөр оноотой байдаг. 2 онооны асуулт гэж доотлон байдаг баг. Тэгээд дээдл нь 5 хүртэл онооны асуултууд байдаг. Хэдэн асуулт алдсан нь бол хамаагүй. Нийт ингээд алдсан асуултуудын оноо нийлэхэд 10 оноо болчих юм бол тэгээд шалгалтандаа унцдаг гэсэн. Би чинь нэг 7 молоо онооны зүйлийг нэг 2 3 асуултанд яг буруу хариулаад тэгээд тэгтээ бол тэмцээд гарч ирсэн. Одоо уушхай бүх хийжсэн ч бай, эхнээс нь суурьжсэн ч бай, жолооны курсууд нь ингээд онлайн хичээлүүд гэж одоо юм хэлээ 7 хоногт 1-2 удаа би бол тэрэнд нь эхнийхт нь нэг очиж суугаад гэсэн чи яг 2 дугаар хичээл гэж явж ирсэн. Тестэн дээр аппликейшн төглөөд өөрийгөө бэлдсэн хамаагүй өөрийгөөжтэй цагийн тэмдэлтэй юм гэж доо тэгээд шууд бэлдсэн ба. Уулаасаа жолооныхоо сургуулийн аппликейшн төлөх юм бол яг тэднэр бол жоохон гаранти маягийн баталгаатай. Тэднээс цаанаас нь хааж болтгоо ямар асуултанд алдаад байгаа. Одоо ер нь шалгалтандаа бэлэн болж байгаа юм уу гэдгийг хааж хиндэг учраас ер нь л барагцаатай одоо чи орол зүгээр юм шүү, бэлэн болсон юм шүү. Эсвэл одоо чи арай бэлэн биш гэсэн зөвлөгөө өгд юм билээ. Би болохоор тэгэл өөрөө тусдаа аппликейшн аваад бэлтжсэн болохоор өөрөө шууд одоо орно гэл. Тэгчээсэн тэгээ онлайнаар шалгалтыг өгье гэх юм бол заавал угаасаа сургуулиараа дамжуулж төв газарт нь очиж шалгалтаа өгдөг юм л. Сургуулиас чинь тэр тухайн газар руу зурчилж гэх юм одоо сургууль шалгалтын 5 тоглож байгаа спотыг чинь авч байгаа тэрнийхээ төлбөр гэж 65 евро авдаг юм лээ. Тэг яг тэр үндсэн салтууд нь одоо манайхаа бол замын цагдаагийн газар тэр газар нь болохоор төлбөр гэж 25 евро авсан. За тэдэн сарын тэдний хооронд яасан төлбөр чинь ингээл байнгын 3 онтой 500 хэд 400 хэд евро тань гараад тэгээд шалгалтандаа тэнцснээс хойш ингээд та одоо таны ямар багштай хамт дадлага хиймээр байна гэд сургууль алхам дээр нэг хэдэн тооны багшнууд байгаа. Тэгээд өөрөө сонгож би энэ багштай дадлага хиймээр байна гэж болт юм. Нэг 2-7 хоногийн дараагаас энэ уган цаанаас за нэг сар болж магадгүй шүү гэсэн. 2-7 хоногийн дараагаас яг за одоо багш чинь энэ холбоо барих дугаараа энэ чи герман болохоор WhatsApp-ийн нөгөөд тэгээд холбогдоод жолоондоо яваарай гэх. Тэгээд холбогдоо явцсан. Би болохоор тэгээ өдөөс хойш хүртэл ажилладаг байсан болохоор дандаа өдөөс хойш ажлынхаа дараа датлагт гардаг байсан. Тэгээд жолооны датлага гингүүд нь болохоор автомат болохоор 70 евро. Би тэмэл яг жолооны 1 цаг нь 70 евро гэд надад хэлээд байсан аахгүй юу. Тэгээ би тэрийг амар гоё. За одоо нэг удаа ингээл явал машина барайл ихтэй 70 евро гэдэг юм ах гэж ойлгоцсон. За яах вэ гэж бодсон байсан чинь нэг хэдэн удаа яваад тэгээд яг дараагийнхаа ийм рейх нөмг төлбөрийн хуудсыг ингээд авчихсан чинь 4 удаа явчаад исэн чинь одоо ингээд 4-7 28 280 евро болох байх гэсэн чинь 8 гэж чи тэгээ надад ийм 560 евроны тооцооны төлөх баримтээс авах. Тэгээ би үгүй чинь шоконд ороод яагаад ингэсэн ингээд тэгсэн чинь бас интернетээр их хэл судалж үзсэн юм а. Тэгсэн чинь сургуулиудаас хамаарна. Гэхдээ юу нь бол жолооны нэг удаагийн дадлага хийх тогтсон цаг нь 45 минут байдаг гэд. Тэгээ 60 минут 1 цаг биш ингээд 45 минут. Тэгээ би ингээд багштайгаа яваад исэн чинь багш цаанаас нь за одоо хоёлаа тэдэн цагийн тэдний өдөрт тэдэн цагаас 90 минутын дадлага хийшүү гэсэн тийм юм явуулдаг байсан хгүй мессеж. Тэгсэн чинь тэр нь 90 минут гэдэг чинь 2 удаа 45 минут ч тэгмүү чи энийг 2 цаг явсан гэж тооцоод тэгээд яваад байсан юм билэ. Тэгээ би чинь хүүе яана тийм байсан тийм мэдсэн бол би ингэж олон удаа явахгүйсэн штэ гэж бодод. Тэгээд нэг 7 хоногтой нэг 2-7 хоногтой нэг яваад цөөрүүлээд тэгээ манай сургууль алхам бас өөрөө машин цаанаасаа байдаг. Тэгээ манай сургуулийн машин гэсэн чинь айгүй том Jeep маягийн Audi байсан ахгүй. Тэгээ би чинь хүүе би юм том машин барьж байгаагүй маач байгаагүй. Хиндээ юу нь бол
байхад айгүй хэцүү. Одоо замынхаа тэмдгийг хаана, хуудаа хаана, гэрлийн тохоо явган хүмүүсээ хаана гэл тэнгуү чинь хойноос устдаас хаана машин ийж чинь ингээд бүх зүйлийг хаана гэдэг ингээд амар олон зүйл зэрэг анхаарлаа төвлөрүүлээ би бол яаж энэ бүх зүйл боломжтой гэж одоо би угаасаа хэлсэн шүү дээ яг эхнээс нь сууж байгаа шиг байсан ингээд. Тэгээ надад бол эхэндээ аюу хэцүү байсан. Герман ч ингээл ер нь бол хот дотор дээдлэн 50 км/цагийн хурцтай. Тэгээд нөгөө нэг хотхон орон сууц ингээд хүмүүсийн амьдардаг байшинтай гудамж бол 30 гээл сургууль могуул гээл тэнгуү чинь бүр автобус гэдэг юм улам удаашаа. Тэгээд ямар ч байсан Умшхайбен хийж байгаа хүнд бол хамаагүй хэдэн удаа жолооны даалгавар гарах нь бол хамаагүй. Харин анхнаас нь хийж байгаа хүн тэгээд дээрээс нь механик машин байна гэж байгаа юм бол дооройж 10 удаа тийм механик машинтай даалгавар гараад тэгээд нэмэлтээр шууд бас автомат машин дээр хэдэн удаа 5 орчим удаа бол гарах хэрэгтэй гэсэн байдгийн мэлээ. Наад чи зүгээр өнөөлөх байж авчаад нэгч бариагүй биш яг үнэхээр машин байдаг байсан хүн бол тэгэж олон удаагийн жалааны дадлага бол хийх хэрэггүй байсан. Би болохоор эхнээс нь эхэлж байгаа юм шиг байсан учраас маш олон удаа хийгээд баг шинээр навж байгаа юм шиг маш их төлбөр төлсөн. Манай жолооны багш нь ингээд миний хажуу суучаад ингээд ям зааж өгөхий орно ингээд намаа ингээд өөрөө чаддаг гэж бодсон юм. Гэхдээ багш хүмүүс багш шиг л ах шүү дээ. Хажуу суучаад ингээд уцаа авах доошоо ингээд хараад явцдаг байсан. Тэгээд гинт намаа ингээд жоохон ямалдаг. Хөөе наатахаа ингээд санийг хараач гэж загинчаад тэгснэ ингээд заримдаа ингээд ямыг алтааг нь цаг тухайд нь хэлээгүй мэж. Яа ингээд жолоогоо байгаад дуусаад цаг нь дуусчих байх чинь гинт аймаа чи тэгэхэд тэгсэн ингээд аймаа сонь өөдөөс гашгичаад тэгээд би бол шоконд ороод тэгээд ер нь ингээд сайжирч байгаа юм сууч мэдж байгаа юм бол байхгүй сургуультай холбоод ингээд би багшаа салмаар байна гэдгийгсэн чинь аль болох ер нь болох гэж зүтгээд байсан. Тэгээд би үнэхээр болохгүй би дахиад энэ хүнтэй жолооны байдлаар хийж чадахгүй ингээд надад ямар ч тийм сайжирч байгаа юм алга надад зааж зөвлөд байгаа хүн бол алга гэдэг. Тэгээд цаанаас нь за тэгвэл одоо дээш үү гэд тэгжсэн чинь бас нэг удахгүй яг 2 лааны дараа шинэ багштай болоо. Тэгээ манай бүр шинэ багш бүр өмнө багштай байлаа. Бас адилхан герман хүн байсан. Гэхдээ бүр аймаг гоё гэд дөнгөж юм мэдхгүй үсгээ мэдхгүй хүн ингээ ям зааж юм шиг. Ингээ бүх болгоно ингээ юм миний жоохон ингээ буруу хийх болгонд энийг ингэвэл зүгээр шүү дараагийн удаад хийхээ гэдэг аймаг ингээ тойл майлын хүсэлгээд зүйлийг өөрөө машинаасаа буугаад харагддгүй хэсэг гэж байдаг шүү дээ. Тэнцэнэ өөрөө зогсож зав чи одоо намайг харж байна марч байна. Тийм учраас ингээд эрэхтэй заавал мөрөө дагуулж ингээ харж явах хэрэгтэй юм шүү дээ. Бүх зүйлээ айгуу гоё тайлбарлаж өгсөн. Тэгээд багштайгаа дагаад айгуу хуудан сайжраад тэгээд багштайгаас хэлээд багшаа ингээ заавал ингээ 90 минут хийж явах хэрэгтэй мó надаа ингээ 7 хоногт ер нь 1 удаа гэд яваад тахаар мөнгө сагуулдаг ер нь бол хэцүү үнэтэй тусч байна гэсэн чинь өчиг хүсгэн бол 45 минутаар хийсэн ч болон 60 минутаар ч хийсэн болно шүү дээ. Тэгээ би 60 минутаар тэгээ багштай 1 удаа ер нь бүтэн явж дараагийнхаас надад 60 минутаар яваад тэгээд тэгсэн чинь мөнгө нь хамаагүй хэмнэлттэй байсан. Аус бэлэн хайн гэрээгээ сургуультайгаа хийчихэд юу ер нь хэрэгтэй байдаг вэ гэх юм бол үнэлэх автаа бэлдэх зүйл нь гэх юм бол ийм пассвортын хэмжээний зураг, эрүүл мэндийн курс одоо энэ анхны тусал хэмжээний сургалт гээд явагддаг байхгүй. Тэр нь суусан гэсэн тийм бичиг энэ болохоор Германы улаан загалмай гэсэн Bescheinigung гэдэг юм байна. Умшхайбен хийж байгаа бол өөрийнхөө тийм Монголынхоо үнэлэхийг германаар орчуулсан байх хэрэгтэй. Dieses Dokument ist auf Mongolisch und Englisch herausgegeben worden. Бүх зүйлтэй баталгаад орчуулаад жолооны курс сурах гэдэг санаа гарахтаа жолооны үнэлгээ хэрэг болох юм биш гэд Монголтой үлдээчихсэн байхгүй. Гэрийнхээ гуйгаад гэлс HL одоо англиар DHL гэлс явуулаад тэгээд авч яасан. DHL бол айгүй хурдан ирчдэг Монголоос юм захиад дараагийн бас чухал зүйл нь ингээд хараагаа шалгуулах хэрэгтэй. Шил зүүдэгч вэ ингээд зарим шилний газар Apollo, Phil маань хоёр дээр болохоор мөнгөө хараа шалгаж өгдөг тест авдаг. Тэгээд тэрний онлайнаар термин аваад эсвэл очиж уулзаад термин аваад тэгээд
хараагаа шалгуулад. Тэгээ би болохоор шил зүүдэг болохоор заавал тэр баримт нь одоо ийм шилэн зүүдэг. Яг энэ зүүж байгаа шил нь бол зөв байна гэдэг. Тэгээ би бас яг хотдог үед миний Монголоос анх бараг эрэхтэй аваад цэцэн шил маань байсан учраас айгүй уудсан. Тэгээ ер нь тэрнтэйгээ зүүсэн зүгөөг нь их ялгаагүй болсон. Тэгээ би тэнцэн дахиад шил хийх гэсэн юм бол жоохон тэр нь бас жоохон мөнгө зарцуулсан. Гэхдээ би араа нь бас айгүй үнэтэй байдаг шүү дээ. 100 гараа явчихсан. Тэгээ би тэр үед нь хямдхан араа юу вэ гэж байгаа хямдхан араа магаад хэлчихсэн. Ер нь бол шил зүтгэх асуудал хүн бол энэ хүн хараа сай гэсэн бичиг хийгээд өгчдөг. Тэгээ яа за одоо уушгайван хийж байгаа болохоор хэрэггүй зүйлүүдгээ бас ялгасч байгаа. Тэгэхээс биш яг энэ гэрэн дээр байгаа зүйлийн гэх юм бол усны зам гэж германд байдаг. 100 км цагийн хугацаатай эсвэл заримдаа бас дээшээ байдаг. Тийм юм дээр явсан байх хэвээр. Хотоос гадуур явж үзсэн байх хэвээр, шөнө явж үзсэн байх хэвээр гэд ийм зүйлүүд байдаг. Би тэгээд 10 удаа жолооны дадлалт гацсан. Нэг ч удаа автобан буюу хусны замдаа гарч үзээгүй. Тэгээ би нэг удаа гараг эзлээ, нэг удаа гараад бүрдгээд өрөөлнөөсөө ингээд гараа салгаж чадахгүй ингээд хамаг бараг хүзүү шилээд хөл мөл татгаад амгүй юм бэлээ. Машин байждаг хүмүүс бол ам халах. Тэгээд дараа нэг гасан чи арай гайгүй байсан. Угаасаа тэгээд хотоос гарах юм нь бол байнгын хийцдэг байсан. Тэгээд шөнөө бол бас явж үзээгүй. Тэгээд нэг удаа нөгөө өвөл болцсон байжгаад 5 цаг 4 цаг гээд жолооны дадлахыг эхлээд явж ирсэн чинь айжмдаа ханахгүй болсон. Тэнгүү чинь миний нүд цэлийн дэстэй юм хаашаа ер нь бол ханахгүй очоод ингэ гэрэл мэлэнгүүд ингэ би юусоо юмнуудаа хааж чадахгүй аюу хүндрэлтэй байгаадсан. Тийм учраас тийс зүйлүүд дээр бол анхаарах хэрэгтэй. Тэгээд онлынхаа шалгалтыг өгснөөс хойш үлээ бүтэн жилийнхаа дотор дараа нь заавал дадлахынхаа жолооныхаа шалгалтыг өгөх ёстой гэдэг мэлээ. Тэгэхгүй бол хугацаанд дуусна мөн гэж дахиж мөнгө төлбөр энэ бол авах ёстой. Байнгын ийм 400 эдэн явлаа гэл сар болгоно төлөвлөл хэцүү байсан. Одоо тэгээд дуус санаа авсан. Тэгээд хамгийн сүүлд жолооны шалгалтандаа орохдоо манай сургуулийн зүгээс тэнцээ намайг бүртгүүлсэн гэж 180 евроны төлбөр. Тэгээд төв газраас нь болохоор төв гэж байдаг. Тэрнийх нь төлбөр нь болохоор 129 евро 83 цент авсан байна. За нийт хэд болсыг нь би яг тооцоолоод үзье. За нийт төлбөр маань 3339 евро 79 цент төлсөн байна. Тэгээд ер нь бол анханаас нь суусан хүнтэй л ер нь бол адилхан мөнгө төлсөн байна. Бүр жолооны авиас чадаагүй мэн ингээд баг бууж өгмөө санагдчихсан үе бол байгаа ихэндээ. Германд ер нь угаасаа жолооны курс аягүй төлбөртэй гэдгээр алдаатай. Тийм учраас германчууд нь хүртэл одоо ойрхон хил залхаа улсууд Европынхаа бусад орнууд зүү Польш мөн зөвлөө очиж жолооны курс хийдэг. Европын холбоонд хамаарч байгаа улсад очиж хийсэн бол Германд байхад асуудалгүй учраас тэгээд хийждэг юм билээ. Нэг удаа Ланд газамд юу шайн хичээлээ гэдэг газартай очиж нэг удаа өөрийнхөө Монгол хуучин үнэмлэхийг энэ очилсан бичиг баримт паспорт бүх зүйлтэйгээ авчиж очиод нэг удаа яг тэр хүмүүс нь скан энтер хийж копи хийж аваад буцаагаад өгчээсэн. Тэгээд одоо ингээд жолоондоо тэнцэн шалгалтаа өгөөд тэнцчлээ гэд тэр хүн надад энэ цаас өгсөн очиод аваарэ гэд тэгээ би амар баялаа цаас аваад би ингээд одоо очиод авчвал болох уу гэд багшаа саасан болно гэдсэн. Тэгээд шууд очиод авах гэсэн чинь үе цаг авч иж ирэн штэ юм штэ тэгээ цагийг авах гэсэн чинь жоохон бас хэцүү тийм амархан болохгүй 2-7 хоног ингээд очиод авсан. Цагаа аваад тэгээд очиод авсан чинь тэр Монгол үнэмлэхийн авч үлддэг юм байлээ. Би болохоор 2025 оны 6 сард хугацаанд дууссан учраас Монголд очиж машин байхдаа би Монголоос шинэ үнэмлэх авсан. Байсан чинь тэр үнэмлэх хуучин үнэмлэхийг би амар ягаад чи ингэж хугацаанд дууссан одоо хэрэггүй гэж бодоод хайцсан байхгүй юу? Тэг шин зүгээр уусаа юм каст тэгээд нэг юм гэлхар юм наацсан гэдэг юм билээ шүү дээ хоёулаа. Тэгээд тэрийг хөтцсөн юм шиг зүгээр яж байгаа ингээ хуулаад тэгээд аваа хайцсан. Тэгээ тэрийнхээ гайгаар ямсан Монгол үнэмлэхээ тэнцээ. Үгүй би тэр үнэмлэх маань ингээ хугацаанд дуусна тэгээ би хайцсан штэ гэсэн чинь тэгвэл үнэмлэхээ ч өгөхгүйгээд тэгээд би тэгвэл би надад юм шинэ үнэмлэх байгаа маа тэр болох уу гэдгсэн чинь би бас асуудал үүсгэх юм гэсэн чинь за болно гэд тэрийг дахиж худаагаад авцсан. Тэгээ 3 жилийн хугацаанд бол яг одоо би Монгол руу явах юм аа үнэмлэхээ амгаар байна гингүүтээ герман үнэмлэхээ өгөөд
Монгол үнэмшлээс олж байгаа. Тэгээд Монгол очиж буцаад ирэнгүүтээ тэр Монголоо буцааж өгөөд Германаас олоод 3 жилийн хугацаанд тэгж явж байгаа тийм байлаа. Тэрний дагаас бол ямар ч тэгж дахиж авах боломжгүй шүү. Аваад үлдчихсэн угаасаа хэрэгж авахгүй Монголоос очиж өмнөх авчид бол амхан штэ. Баталгын шалгалт гэх юм бол машиныхаа талаар бол асуулт эхлээд асууд юм билээ. Өгтээр яг төв газар шалгалт авах газар нь жолооныхоо багштайгаа очиж жолооны багш маань яг миний хажуу суугаад тэгээд хойно суунгууд чинь яг тэр шалгалт авдаг хүн суугаад тэгээд гуруулаа явд юм билээ. Тэр хойно сууж байгаа хүн за одоо баруун зүүн тэгж яваараа ингэж яваараа гэд зөв чигийн өгдөө. Тэгээд би бүх юм хийн. Тэгээд бас ингээд эргэх игнээ солих одоо ингээд боломж гарвал ингээд буцаж эргээрээ гэдэг буцаж эргэх парк машина парклах тийм зүйлүүд асуу хийлэгдэг. Тэгээд нэг юм гэх юм бол яг жолоо байж эхлэхээс өмнө асуулт асууд юм билээ машинтай холбоотой. Надаас юу гэж асуусан бэ гэсэн чинь чи машина байхаас өмнө дугуйныхаа юуг шалгах ёстой вэ гэж тийм зүйлийг асуусан. Тэгээд манай жолооны багш хэлж өгсөн бас асуудаг зүйлс гэжсэн юм болохоор моторынхоо тосыг яаж шалгахдیں۔ Энэ устлын онгойлохоор юу юуны тос гэж байгаа нь алийн чи өөрөө шалгаж болох юм, алийн болохгүй яасан байвал одоо засгийн газар очих хэрэгтэй юмстай ч юм уу тиймэрхүү асуултууд бол асуудаг юм байлээ. Тэгээ за өөр асуух зүйл байвал комент бичээрэй эсвэл миний сошиал медиа хаягаар холбогдоорой. Ямарсан үнэмлэхээ авсан гэж харуулсан. Үнэмлэх маань байна. Тэгээд хасан чинь 15 жилийн хугацаанд хүчинтэй юм байна. Тэгээд хойдолт нь ингээд ямар англи вэ гэдэг ингээ харуулсан. Тэгээд англи B доцоо B1 гэд байт юм байна. Зөвхөн B1 нь бол механик мотортой бас хараатай тийм машин зайлсан баг. За бичлэгтэй хамтсан баярлалаа баяртай тусаасан гэж найдсан.